I started reading the Bible in March. Дараа нь Синдигч төгсөвчд бурхны эцсийн өдрүүдийн ажлыг судалсан туршлагаа ярьлаа. And I read it. 2012 онд Синди Библийг уншиж эхэлжээ. Тэрээр үргэлжлүүлэн уншихынхаа хэрээр нүгэл дотор амьдрахын ноцтой үр дагаврыг улам их ухамсарласан юм. 2000 Олон жилийн турш тэр тасралтгүй залбирсан ч нүглийн хүлээсээс хизээж ангижирч чадаагүй. By 2023, 2023 он гэхэд би нүглээс чөлөөлөгдөх замыг олоогүй л байсан. how to be Бас зүрх сэтгэл дэх олон асуултынхаа хариуг Библиэс олж чадахгүй байлаа. I couldn't find any answer. Маш их урам хугарсан тул би бурханд залбирч I prayed to God. би зөвхөн үнэнийг л хүсэж байна. Үнэндээ юу болоод байгааг ойлгохыг хүсэж байна. To understand. Яагаад би Библиэс хариулт олж чадахгүй байна вэ I find the гэсэн. answers in the Bible. Маргааш оройн бурхан залбиралд минь хариулна гэж I had no би idea огт төсөөлөөгүй. very next evening God would answer my prayer. 8 сарын 24-нд On August би YouTube нээгээд I opened up to you Сарив гэдэг киног надад санал болгохыг харсан. for a movie. Би өмнө нь энэ тухай хизээч сонсож байгаагүй. And it was about a Энэ нь persecution Хиттийн коммунист намын засгийн газар тавьчихсан Христэд итгэгчийн бодит түүхийн тухай байсан. Киноны яг ихэнд төгсөвчд бурхан гэдэг нэр томьёо гарч ирсэн. Би уг нь махбодоор илэрсэн номын тухай огт сонсож байгаагүй ч сониуч зам минь хөдөлсөн. that night. Тэр шөнө би эцэст нь хавчлагын тухай 3 кино дараалан үзэж кино болгон надад үнэхээр гүн сэтгэгдэл үлдээсэн. The more I was moved, Үзэх тусам сэтгэл бүр их хөдөлж байлаа. the words of Almighty God. Яагаад гэвэл би төгсөвчд бурхны үгийг сонссон. Was so clear, Тэр үг үнэхээр их мэдлэлтэй. authoritative. Библийг маш тодорхой тайлбарласан. Үнэхээр хүчтэй. Бодит санагдсан.